Сайн байцгаана үзэгч та бүхэндээ Баасан гарагийн мэндийг айлтхан дэвшүүлж байна. ТВ-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төв юмсын мэдээллийн хөтөлбөрийн Баасан гарагийн дугаараараа өнөөдрийн орон нутгийн хэмжээндх онцлог мэдээллүүдэд танилцуулна. Үзэгч та бүхэн төв юмсын мэдээллийн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Үзэгч та бүхэндээ ТВ-ийн хамт олон дархан хот доторх авто замтай холбоотой цаг үеийн мэдээллүүдийг шуурхай хүргэн ажилдаг үлээ. За тэгвэл энэ удаад яг Дархан уулын аймагт шинээр хийгдэж байгаа энгийнээр хэлбэл П хэлбэрийн авто замын гүйцэтгэлтэй шинжилгээ ажилтай холбогдуулан яг энэ ард харагдж байгаа аймгийн тамян газрын уулзар буюу 39-ийн булангийн уулзар за маргааш буюу Бямб гарагт өглөөний 9 цагаас эхлэн орой хүртэл бүтэн нэг өдрийн хугацаатай авто замын хязгаарлалтыг хийх гэж байгаа маань үүнтэй холбоотой мэдээллийг бид туслан гүйцэтгэгч компани Ноён Өндөр Construction компани инженероос тодруулах гэж байна. За яг танд ямар учраас энэ замд төр хязгаарлалт хийж байгаа вэ? За орой ер нь хэд хүртэлх цагийн хугацаатай хийхийн дээрээс нь төр зарчих хэсэг нь аль хэсгээр зарчих вэ? Энэ тухай та мэдээлэхгүй юу? За манай Ноён Өндөр Construction компани огторгон бүтээл компани туслан гүйцэтгэгчээр цэвэр усны 200 мм-ийн шугамын ажлыг хийж байгаа. Энэ ажлын хүрээнд энэ аймгийн захиргааны уртлын буюу 39-ийн замын уулзрыг маань хаагаад манай инженер энэ холох ажил хийгдэхээ. Тэгээд өглөө 9 цагаас ер нь тэгэл ажиллаад дуусаад эрт дуусах юм бол эрт нээн гэсэн ажилдаа явж байгаа. Тэгээд төр зорчих юуг нь одоо энэ 35-ын булангаас энэ М ойл руу орж байгаа хэсэг дээр хаагаад нөгөө талаас хөх сувдын урдталд хаагаад яг энэ хэсгийн зам бол хаагдана л гэсэн үг. Тэгэхээр газар доорох бүтээн байгууламж дэд бүтцийн ажил хийгдэж байгаатай холбогдуулан хааж байгаа гэсэн үүнийг та дэлгэрүүлээд яриул. Зам доогорох цэвэр усны шугам явж байгаа маань одоо шинжлэхдээ HTP 200 мм-ийн шугамаар энэ худагт холбогдож байгаа юм. Тэрний ажлын хүрээнд одоо энэ зам засварын ажил орохоос өмнө манай компани энэ ажлаа хийж дуусгах гээд одоо энэ ажлыг хийж байна гэсэн. За энэ ажил хийснээр ямар үр ашигтай байна гэсэн үг вэ? Одоо энэ доор ч нөгөө нэг ерөөсөө шинжлэж байгаагүй хуучин шугам байгаа шүү дээ. Тэр шугамыг маань зам ингээд шинээр зам ороход манайх шинэ шугамтай болоод дараа нь замаа эвдэж ухахгүй л гэсэн юугаар шинжилж байгаа гэсэн үг. За иргэдтэй хэлгээд энэ хэсгээр зочдог хүмүүс байх юм бол анхааралтай аваарай гэсэн үгнээс мэдээлж байгаа. За 2020 оны 5 сарын 17-ны өдөр буюу Бямб гарагийн өдөр за өглөөний 9 цагаас эхлээд хаагдах нэ. Гэхдээ орой бас яг хэдэн цагаас ажил дуусах гэдний эргэлзээтэй байгаа. Та гэхдээ багцаа хэлвэл ер нь хэдэн цагт? Оройн 20 цагаас өмнө бол ер нь 20 цаг гэхэд л ер нь нэ тий. За иргэд зорчигчтой жолооч нартаа бас уриалгах хэлээд энэ тосны бүтээн байгуулалтын урьдчилан сэргийлсэн ажил бас хийгдэж байгаа гэж ойлгоод байна тийм учраас жолооч та бүхэн маань замаа зөв сонгоод одоо хэрвээ яг энэ шаардлагагүй бол захиргааны уулзалт руу явахгүй өөр замаар явахыг л ер нь уриалж байна да. За баярлалаа. За үзэгч та бүхэндээ бид та бүхэн анхнаас нь яг энэ авто замын бүтээн байгуулалтын ажлыг мэдээлж байсан. Консулын уулзраас компортын уулзар за компортоос аймгийн засаг даргын тамян газар, аймгийн засаг даргын тамян газраас анагаахын шинжилгээ ухааны уулзар гэх зэрэг энэ 2 гаруй км үргэлжилж байгаа авто замын 4 инээтэй болох ажил хийх үү. Албан ёсоор бол хийгдэж эхэлсэн. Та бүхэн бас найрамдал талбай урдах авто зам хаагдаж төр хязгаарлалт хийгдэж байгааг бол мэдж байгаа. За үүнтэй холбогдуулан шат дараатаагаар ийхүү авто замын шинжилгээ ажил хийгдэж байгаа маань ингээд маргааш буюу 5 дугаар сарын 17-ны Бямб гарагт өглөөний 9 цагаас эхлэн авто замд яг энэ хэсгийн уулзар дээр төр хязгаарлалт хийх юм байна. 5 наснуудын инженерчлэлийн улсын уралдаанд Монгол Улсын 21 аймгийн 346 цэцэрлэгээс шалгарсан 31 баг цэцэрлэгийн бяцхан инженерүүд Дархан хотын Дархан United Arena-д өрсөлдөж байна. Эсдийн боловсролын Монгол стандарт Шимт боловсролын хөтөлбөр амжилттай хэрэгжиж инхүү цар хүрээгээ тэлж байна. Шимт боловсрол эсдийн Medication төв компани нь 2019 оноос эхэлж 21-р зууны иргэдийг бэлтгэх цэгцтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй боловсролын цогц шийдлийг хөгжүүлэх, түүжүүлэх зорилгоор Шимт хөтөлбөр буюу эсдийн сургуулийн өмнөх боловсрол болон ерхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хэрэгжүүлсээр байна. Тус компани нь World Green Match олон улсын тэмцээний салбар тэмцээний зохион байгуулах эрхийг Монголда авч анхудаага орон нутагт Дархан аймгийн Дархан United Arena-д инхүү Mongolian Green Match 2025 тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд эхний 3 байртаа шалгарсан 6 баг ирэх 8 сард Тайван улсад зохион байгуулагдах инженерчлэлийн олон улсын уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох юм. За Шимт боловсрол компани нь 2019 оноос үүсгэн байгуулагдаад одоо Шимт буюу шинжлэх ухаан, инженерчил, математик, технологийн чиглэлийн хөтөлбөрийг боловсруулад ажиллаж байгаа. За энэ хөтөлбөрүүд нь болохоор цэцэрлэгийн наснаас эхлээд бага ангийн, дунд ангийн, ахлах ангийн ийм хөтөлбөрүүдтэй. Энэ хөтөлбөр нь өөрөө одоо 21-р зуунд эрэлттэй гэдэг ур чадварыг хөгжүүлдэг ийм хөтөлбөр байгаа. За тэр нь бол одоо багаар ажиллах чадвар, бүтээлч байх,
инженерчил технологийн ур чадвар хэмжил энэ ур чадваруудыг хөгжүүлдэг юм хөтөлбөр байгаа. Тэгэхээр нийгмийн янз бүрийн асуудлыг шийдвэрлэх тийм шийдвэрлсэн бүтээн байгуулалтыг хийгээд тэрийгэ тайлбарлаад багаар мэдээж тэрийг бол багаар ажиллаж хийж байгаа. Тэгэхээр тэр ур чадваруудыг биднээс хийж байгаа бүтээлээр нь үндэслээд шалгаж одоо дэмжих юм аа. Дархуул аймагт анхны STEM хөтөлбөрийг хэрэгжүүлж тэгээ 2 удаагийн тэмцээнд орж ийн. Нодлон бас бэлтгэл бүлэг маань Улаанбаатар хотод болсон тэмцээнд оролцсон. За тэгээ энэ жил манай ангийн хүүхдүүд ингээд оролцож байгаа баяртай байна. Ямар сэдвийг сургаж байгаа вэ? За ухаалаг хоц дээр ерөнхийдөө нэг парк маань ирээдүйд ийм гоё ухаалаг Дархуут маань илүү гоё ухаалаг хот болохыг одоо мөрөөдөж хүсэж хийж байгаа хүүхдүүд маань. Манайх болохоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд 2 жил болж байгаа ч гэсэн одоо анх удаага энэ тэмцээнд бол оролцож байна. Тэгээ анхны сэтгэлд маш өндөр байна. Одоо тухайн хүүхдүүд маань болохоор яг тухайн үедээ багштайгаа ярилцж одоо өөрснийхөө бүтээлийг одоо хэрхэн цаашид баяжуулах вэ гэсэн төлөвлөгөөгөө гаргаад энэнийхээ дагуу бүтээлээ хийж байгаа. Одоо манай бүтээл болохоор одоо энд харагдаж байгаа энэ бүтээл манай яг байна. За манайх болохоор цагаанаар 2050 гэдэг одоо хүүхдүүд маань одоо 25 жилийн дараа өөрснөө одоо тухайн сум маань одоо ямар хэлбэрээр одоо өөрснийхөө сэтгэл буусан гэн ярилцж байгаа бүтээн байгуулалтаа хийж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхэд маань ер нь багаараа ажиллах чадвар гэдгийг суралцаж айгүй тийм хатуужилтай болдго юм байна лээ. Нэр сэтгэн бодох чадвар айгүй сайжирдаг. Одоо багшаа энэ зүйлийг ийм байсан байна. Энд нь ийм нэмэхээр тийм ийм болох юм байна гэдэг шийдлийг айгүй их өөрснөө гаргаж өгч байгаа. Тэр тал нь бол арай давуу талтай юм шиг санагдсан. За STEM сургалтыг манай цэцэрлэг хэрэгжүүлээд 2 жил болж байгаа. За үүний үр дүнд өнөөдөр бас хүүхдүүд маань өдөр ихтэй өөрсдийнхөө мөрөөдлийн парк гэдэг ингээд өөрсдөө зохион бүтээгээд энийг одоо өнөөдөр ингээд урлаад бэлдэж авчирсан байгаа. Хүүхдүүд ер нь нэмшгүй чадварт маш эерэг нөлөө үзүүлж байгаа. Багаараа хамтарч ажиллах, мөн сэтгэн бодох юмыг аль талаас нь сэтгэж бод. Тэр талаараа бол маш илүү өгч байгаа. Ямар тэрэг хурцтай хийгээд яарч гинэ. Гоё юм тэмцээнд орж. Ой, сайн зя. 2 дугаар. Улсын хэмжээнд 350 гаруй сургуулийн өмнөх боловсрал 50 гаруй ерхий боловсролын сургууль энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд Дархуул аймгийн нийтдээ 5 цэцэрлэгт шимт хөтөлбөр хэрэгжиж байна. Ирээдүйн хотынхон шийдлийг өнөөдөр төсөөлөн бүтээж байгаа 5 наснуудтай амжилт хүсье. Монголын хүүхдийн спортын 8 дугаар их наадамд Дархуул аймагт төлөөлөө оролцох нийтдээ 261 өсвөрийн тамирчдаа ёслол төгөлдөр үдэн гаргалаа. Тодорхойлбол Монголын хүүхдийн спортын наадам 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг. Өмнөх жилүүдэд дархны тамирчид амжилт дүүрэн оролцож 2 удаа 2 дугаар байр, 1 удаа 3 дугаар байранд шалгарсан төвхтэй байлаа. Тус спортын наадмын шигшээ тэмцээнд нийтдээ 24 спортын төрөл 242 тамирчин, 30 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүс оролцох юм. Тэмцээнд оролцож байгаа баг тамирчидтай амжилт хүсэн шигшээ багийн хувцас хэрэглэл батламжуудыг гардуулан өглөө. Амжилтын буйгаагаа үргэлжлүүлсэн тамирчин дасгалжуулагчдыг шагнан урамшуулах мөн аймгийн удирдлагууд онцлон илэрхийллээ. За ингээд өнөөдөр хүүхдийн спорт 8 дугаар наадамд оролцох Дархуул аймгийн анх шатны урлаан тэмцээнд амжилт гаргаж аймгийн авраг болсон 22 төрлийн 261 баг тамирчтай өнөөдөр үдэн гаргаж өгч байна. За хүүхдүүд маань бол итгэл сэтгэл дүүрэн байна. Яагаад гэхээр 2 жилийн өмнө манай хүүхдийн спортын 8 дугаар наадамд оролцсон баг тамирчид маань нийлбэр дөнгөөрөө улсдаа мөнгөн медаль авсан юм амжилтыг үзүүлсэн. Тэгвэл энэ удаад бас энэ одоо амжилтаа ахиулна гэдэгт одоо огтхонж эргэлзэхгүй байна. Тэгээд нийт хүүхд багчуудаа багш дасгалжуулагчид нь спортын өндөр амжилтыг хүсэн өрөө. За мөн энэ удаад аймгийн цэцэргийн одоо өсвөрийн тамирчдыг дэмжих жилийн хүрээнд энэ одоо хүүхдийн спортын наадамд оролцож байгаа тамирчдыг шагнаж урамшуулах журмаа бас өөрчилсөн. За улсын аврах шалгаруулах ялангуяа хүүхдийн спортын наадамд амжилттай оролцсон тамирчдыг одоо мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм журмаа бас хүүхдүүдэд танилцууллаа. За энэ үеэр бас мөн 1-р удирдал, 2-р удирдал улсын аврах шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон нийт 95 одоо тамирчдыг багц медаль авсан тамирчдыг одоо мөнгөн шагналаар урамшуулах ажиллагаануудыг зохион байгууллаа. Ер нь бол Дархуул аймаг өсвөрийн тамирчдыг дэмжих одоо жилийг 2 жил дараалан зарлаж байгаа. Энэ жил ажлын хүрээнд тамирчдын одоо хичээл сургуульд хийх спортын заал танхимуудыг бэлтгэж засварлахаас гадна одоо тамирчдыг тэмцээн уралдаанд оролцох амжилт үзүүлээд ирсэн тамирчдад шагнаж урамшуулах энэ одоо хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Ингээд нийт өсвөрийнхаа баг тамирчдаа спортын өндөр амжилтыг хүсье өрөөё. Намайг Гонгорын Дорцрон гэдэг Дархуул аймгийн эмийн тамирчин спортын газрын тамирчин. Тэгээд энэ жилийн хувьд болохоор сан бүхэн өсвөрийн улсын аврагтаа төрүүлээд Азийн аврагтаа төрүүлээд ирсэн байгаа. Улсын аврагаас медаль авсан тамирчдаа шагнаж урамшуулад энэ маш гоё арга хэмжээ болж маш баяртай байгаа. Намайг Орон сайхан хөвгтэй Ариун сайхан гэдэг. Дархуул аймгийн бие тамирын спортын газар сан жудаа бүхэн төрөл хичээлж байгаа. Энэ жил болохоор сан бүхэн
60 улсын аваргаас мөнгөн медаль, насан туршийн улсын аваргаас хүрэл медаль хүртсэн байгаа. Манай Дархан уул аймгийн засаг дарга хүүхдүүдийн зөвлөлийн тэргүүн аз жаргал маань өсвөрийн тамирчдыг дэмждэг. Тэгээд бид хэдийн хувьд бол үнэхээр талархдаг. Миний хувьд бол өмнө жил Аз ТV аварга шалгалт тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байгаа. Мөнгөн шагналал 1 сая төгрөгөөр шагнаж оруулсан байгаа. Мөн зардал дэмжлэг үзүүлсэн байна. Дархан хотын Go Go Fight клубын тамирч байгаа. Тэгээд кикбоксер хичээллээ жил гарсан болж байгаа. Жилийн хугацаанд кикбоксийн улсын аваргаас мөнгөн медаль, кикбоксийн олимпиадын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, тэгээд шут боксийн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль гэх зэрэглэлийн медалуудыг авсан. Одоо 10 сард болох Уушуу санаагийн тэмцээнийг зорж бэлтэж байгаа. Ингээд шагнал авсан тамирчтай ингээд мөнгөн шагналаар шагнаж байгаа нь дараагийн тэмцээнүүдэд явах зардал гихчлэн зүйл нөлөөлж байгаа гэж бодож байна. За намайг Хамраатын Ялцаа гэдэг. Дархан уул аймагт шилжийн эрс суурьсан. Энд ирээд 11 12 дугаар ангида жудо самбогийн спортоор хичээллээд 24 оны төвийн бүсийн аварга Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг хүртсэн байгаа. Энэ жилийн үед болохоор жудо бүхийн залуучуудын улсын аваргад 7 дугаар байранд ороод Завхан аймагт болсон самбогийн улсын аваргын өсвөрийн улсын аваргад хүрэл медаль хүртсэн. Амжилтуудыг тус гаргасан. Дархан уул аймагт одоо ингээд шилжиж ирснээс хойш бас өсвөрийн тамирчдаа дэмждэг юм сайхан аймаг байна гэдгийг илүү мэдэрсэн. Илүү дэмждэг болохоор хүүхдүүд нас илүү урамтайгаар спортоор илүү ихээр хичээлж байгаа болов уу гэж миний хувьд бодож байна. Дархан уул аймгийн 9-р сургуулийн 12-ын Б-ийн сурагч. Дархан уул аймагт төлөөлөн хүүхдийн спорт их наадамд оролцож байгаа нийт өсвөрийн баг тамирчидаа спортын өндөр амжилтыг хүсье өрөөе. Тэр Дархан уул аймгийн хэмжээнд харт аймаг сэтгц нөлөөт бодис мансууруулах бодисын ер нь гэмт хэрэг зөрчлийн тоо хэр их нэмэгдэж байгаа юм бэ? Сүүлийн үед бас их хэрэгэд энгийн одоо гууж алганаас зөв тариур байж болшгүй харт аймаг байж болшгүй зүйлсүүдийг ихээр илрүүлж байгаа учраас энэ хэрэгт маш их анхаарлаа хандуулж эхлэв. За тэгэхээр Монгол Улсын эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлдэр мансууруулах юм сэтгцийн нөлөөт бодисын за хууль бусаар ашиглах гэдэг гэмтрэг байгаа. За энэ гэмтрэгийн хувьд бол одоо он гарсаар аймгийн хэмжээнд одоо 5 тохиолдол одоо бүртгэгдсэн байна. За мөн бас Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 6-гийн 4 буюу за мансууруулах юм сэтгцийн нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хууль зөрчих гээд бас байна. Зөрчил байна. За энэ зөрчил дээр одоогийн байдлаар нэг 12 зөрчил одоо бүртгэгдээд бол шалгагдчих байна. За эдгээр одоо гэмтрэг зөрчлүүдэд маань одоо насан туршигөө бас нэг иргэн бас холбогдсон байна. Тэ. За танаа телевизэд болон одоо сошиал орчин дээр одоо тавиад байгаа тэр зүү тариур тэ яг одоо мансууруулах юм сэтгцэн нөлөөт бодис хэрэгэлсэн хүний одоо хайсан зүйлийг бол одоогоор бол олж тогтоогоогүй байна. Тэр бол ямар ч тохиолдлоор одоо хаягдсан, бохирлогдсон зүү тариур байж болно. Яг энэ бол одоо юу гэдгийг те мансууруулах юм сэтгцэн нөлөөт бодисыг хэрэгэлсэн хүний зүүр тавиураа байна гэхийг бол тийм ямар одоо илтгэх ямар ч зүйл байхгүй байна. Ажиллагаа бол хийгдэд бүрэн дууссан гэсэн үг. Тэг ер нь бол шалгаж байгаа. Гэхдээ бол одоо өөрчлөсөн байдлаар бол одоо тийм зүйлд одоо ашигласан, хэрэгэлсэн нь бол одоо тогтоогдохгүй байна. Тэр таас яриандаа хэлээ насан туршийн хүүхдүүд ч гэсэн холбогдсон гэж. Тэгэхээр энэ чиглэлээр харт аймаг мансууруулах сэтгц нөлөөт бодисыг хэрэглүүлэхгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлууд ер нь ямар ажлуудыг хийж байгаа вэ? За ер нь бол энэ төрлийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол цагдаагийн байгууллагаас тодорхой ажил аргамжууд үгүй шаттайгаар зохион байгуулдаг. За өнгөрсөн жилийн хувьд бол харт аймагтай тэмцэх хилцээс улсын хэмжээнд анзаар 1 гэдэг аяныг бол зохион байгуулсан. За тус сарын хүрээнд бол Дархан уул аймагт нэлээдгүй ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. За Дархан уул аймаг маань ч улсдаа бас тэргүүлэх байр эзэлж бас анзаар аяны хүрээнд идэвхтэй санаачлагтай оролцсон гэдээ бас шагнал зөвтөрөхөөс авсан тохиолдлууд бас байгаа. За энэ жилийн үед гэх юм бол энэ өмнөх жилүүдэд энэ анзаар гэдэг аян маань үр дүнтэй байсан учраас анзаар 2 гэдэг аяныг бол бас эхлүүлээд явж байна. За энэ арга хэмжээний хүрээнд бас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид ба за мөн оюутан залуучууд харт аймгийн хор уршиг за хүний бие бол сэтгэл санаанд илрэх те хор уршигын талаар таниулах чиглэлээр бол энэ сургалт нөлөөллийн ажлуудад бол тогтмол зохион байгуулж байгаа. Насан туршийн хүүхдүүд гэмт хэрэг аврагч болох харт аймагт одоо үеийнхэндээ урд цэцгдэх эрсдэл өндөр байдаг. Тэгэхээр та эцэг эхчүүд, асран хамгаалагчид, багш сургууль мужуулагчид юу гэж анхааруулах вэ? За тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийн талаарх одоо хор уршиг нь юу байдгийг тийм ээ.
За хэрэглүүл одоо хүний биед ямар хор уулчрахтай хэрэглээд одоо эцсийн цэг нь хаана хүрэх вэ гэдэг талаар эцэг эхчүүд маань үр хүүхдүүдтэй маш сайтар ойлгож таниулах нь шаардлагатай. Болохгүй энийг хэрэгжилж болохгүй гэдэгээс илүүтэйгээр яагаад болохгүй гэдэг шалтгаан нөхцөлийг маш сайтар тайлбарлаж өгөх хэрэгтэй. Үндсэндээ энийг одоо юу гэдэг нь хин нэгний уруу татгалаар хэрэгжилсэн тохиолдолд эцэстээ та амнаас эрүүл мэндээр хохирох ийм л аюултай зүйл учраас ийм зүйлээсийг татгалзаа гэдгийг л маш сайтар хүүхдүүдэд за мөн одоо оюутан залуучуудад бас ойлгуулах нь чухал байна. Хаарт аймагтай холбоотой эрүүгийн гэмт хэрэг дээр ер нь маш их яш сэтгэлийн одоо тий хэмжээ бол өндөр байдаг. Та ингээр бас ойлгомжтой байдлаар товч хэлвэл хэдээс хэдэн жилийн хорих хэл оногдуулдаг. Ер нь бол шууд хорих хэлтэй. Хэдээс хэдэн жилийн хорих? 2-8 жилийн хорих хэлээс эхлэн гэсэн үг. Net progress eruu юм байна. Иси байлгаар бари. Ирүүгээ марсан гэдгээр Дархан Улаан аймгийн эрүүл мэндийн газраас ерөнхийлөн зохион байгуулж Дархан Улаан аймгийн гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлтөд хамтарч 2025 оны ажлын төлөвлөгөөний дагуу яаралтай тусламжийн үеийн үнэлгээ болон авах арга хэмжээ сэдвтэй сургалтыг 120 гаруй хүнийг хамруулан зохион байгуулж байна. Энгийнээр хэлбэл олон нийтийг хамарсан альва гамшиг ослын үед минут секундээр хэмжигдэх хүний амнасыг авран хамгаалах мэдлэгийг энэхүү сургалтаар олгож байгаа юм а. Монгол орны нутаг дэвсгэрт он гарснаас хойш 1-р сарын 1-ээс 4-р сарын 1-ний өдрийн хүртэлх хугацаанд гэхэд 3.5-аас 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 12 ч удаа бүртгэгдсэн байна. Иймд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал бэлэн байх, хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж үүссэн тохиолдолд амьдлуулах суурь тусламжийн арга техник багтсан системтэй сургалтыг инхүү зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн сургалт маань яаралтай тусламжийн сургалт зохион байгуулагдаж байгаа. Хуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэрэгдэх Гибонзын 2025 оны төлөвлөгөөнд туслагдсан сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Дархан аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбараас мөн онцгой байдал, цагдаагийн газар, улаан загалмай хорооноос хүмүүс хамрагдаж байгаа. Олон нийтийг хамарсан гамшигын эрсдлийг ерөнхийдөө бууруулах, газар дээр нь тусламжлага үзүүлэх, амьлаг бүртгэх тээвэрлэх процессын сургалтууд зохион байгуулж байгаа гэсэн үг. Сургалтыг Улаанбаатар хотоос аймгийн эрүүл мэндийн газрын урилгаар хүрэлцэн ирсэн Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн гишүүн эмч нар улсын 1-р болон 2-р төв эмнэлгийн мэргэшсэн эмч нар удирдах болж байна. Тодорхойлбол нялхас хүүхэд болон насанд хүрэгчдийн амьлуулах лавшруулсан тусламжийг үр дүнтэй үзүүлэхэд шаардлагатай мэдлэг олгох, мөн үн олныг хамарсан гамшигын үед талбар дээрх ирэмлэн ангилах болон тээвэрлэх хур чадрыг эзэмшүүлж байгаа юм байна. Манай баг болохоор Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг гээд улсын 1 болон 2-р төв эмнэлгийн яаралтай тусламжийн эмч нар багшилж байна. Ер нь зүрх зогссон үед бол хажууд нь байгаа хүн тусламжийг үзүүлснээр тухайн 8 аврах боломж нэмэгдэнэ гэсэн үг. Тэрнээс бол хажууд нь байгаа хүн тусламж үзүүлж чадахгүй эмнэлгийн байгууллагыг дуудлаа гэдэг тэр хүний 8 аврах боломж буурах буюу насварна гэсэн үг. Тэгэхээр энд байгаа онцгой цагдаа тэгээд улаан загалмай гэдэг бусад анхны хариу үзүүлэгч буюу энэ хүмүүс маань яг хажууд нь хүний зүрх зогслоо гэхэд тусламжийг үзүүлснээр тухайн амьсыг аварна гэсэн үг. Энэ сургалтыг зөвхөн эмнэлгийн ажилчид ордоггүй, энгийн иргэд хүртэл авч болно. Энгийн иргэд авснаар болохоор яг түрүүний хэлснээр хэрвээ хажууд нь хин нэгний зүрхэн зогсоод юм уу эсвэл тосолтлоо, гэмтлээ барьлаа гэхэд тухайн тусламж үзүүлснээрээ тухайн хүний хөдөлмөрийн чадвар хадалт болон нас барах эрсдлийг болохоор бууруулна гэсэн үг. Тэгэхээр хүн болгон болон сурвал зүгээр. За одоо та бүхэнд зүрх зогссон үед яаж таньж илрүүлэх, цээж халтыг яаж ихтлээр богинохоо хэмжээний бичлэгийг үзүүлээ. Эхлээд болохоор аюулгүй байх хэрэгтэй. За тэгээд тухайн аюулгүй тохиолдолд та зүгээр намайг сонсож байна уу? За ингээ хариулахгүй бол амьсгал болон пүүсийг тэмдрээд цээжний хөдөлгөөнийг харна. Ингээд пүүс байхгүй цээж хөдлөхгүй байгаа тохиолдолд болохоор яг өвчүүн дээр 2 гараараа цээжийг шахаж өгдөг гэсэн. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30. За ингээд духан дээр дараад хамрыг чимгээд амыг бүтэн өгч жагаад үлээн. За ингээд цээж хөдлөн. За ингээд цээжээ шахна гэсэн. За энийг бид нэр хийснээрээ тухайн хүний амь аврах боломжийг нэмэгдүүлээд тухайн эмнэлгийн байгууллага эрхлэх болохоор зүрх зогссон хүн дээр энийг хийж явах хэрэгтэй байгаа юм. Энэхүү сургалтанд Дархан Улаан аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлэг, Сумдын өрхийн эрүүл мэндийн төвүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн эвшлэлийн эрүүл мэндийн байгууллагууд, цагдаагийн газар, онцгой байдлын газар, улаан загалмай хороо, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, албан хаагчид хамрагдаж байгаа юм.
Ард иргэд одоо энд оролцож байгаа бүх хүмүүст одоо анхны тусламжийг яг одоо газар дээр нь яаж үзүүлэх юм бэ? Эмч хэрэгээс өмнө гэдэг энэ тусламжийг сургалтыг одоо бид нар онол дадлагын хэлбэрээр зааж байгаа нь маш их ач холбогдолтой. Хүмүүс өөрсдөө дадлага хийж байгаа учраас их чухал байна. Ер нь бол улаан загалмай чиглэлээр энэ сургалтуудыг явуулдаг хэдийч одоо ер нь олон хүмүүст одоо хүрэх нь хамгийн чухал. Сургалт бол олон удаа явдаг хэдийч энэ танхимд байгаа хүмүүс бол цааш нь олон хүмүүс дэлгэрүүлэх, сургах ямар нэгэн болцсошгүй одоо эрсдэл тохиолдсон үед нь өөртөө болон бус хүмүүст анхны тусламжийг үзүүлж чаддаг мэдлэг дадлага олох нь хамгийн чухал байгаа. Тэгээ энэ сургалтанд сууж байгаа хүмүүс бол маш идэвхтэй. Багш нар маань бас шинэлэг хэлбэрээр энэ сургалтыг онол дадлагатай явуулж байгаа нь маш их ач холбогдолтой байна. Өнөөдрийн сургалтанд манайхаас анги нэгж бүрээс нэг албаагч буюу 6 албаагчтай хамрагдаж байна. За энэ сургалт маань ер нь ач холбогдолд даваад гэх юм бол яг мэрэгжлийн эмч нараас гадна энгийн байгууллагуудыг одоо энэ суралцж байгаа одоо эмч ажилчид маань бол яаралтай тусламжийн сургагч багш болж байгаагаар нэгдүгээр даваа талтай. Цаашлаад тухайн өөрсдийнхөө байгууллага дээр очиод яаралтай тусламж схем амьдруултыг тухайн ажилчдаа нэг бүрчлэн зааж сургах нь бол том даваа талтай юм сургалт болж байгаа гэж бодож байна. Сургалтаа 2 шатлалтаа явагдах бөгөөд дараагийн шатанд мэргэжлийн сургагч багш нарыг бэлтгэн гэлээ. Одоо үзэгч та бүхэндээ цагаагаар мэдээлэл хүргэе. Төмсийн мэдээллийн үйлбэрийн баасан гарын дугаар энэ дүрээд өндөрлөө. Та бүхэн BM-д нэм гаригуудад бидний бэлтгэсэн 7 хоногийн таймлбараа хүлээн авч үзээрэй. Баяр таа үзэгчдээ.